За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээ бүгдээрээ хиймэл оюун ухааны түүхийн талаар ярилцъя. За агуулгын хувьд хиймэл оюун ухаан, шинжлэх ухаанд анх орж ирсэн үе буюу эхэн үе. За энэ тухай эхлээд үзнэ. За дараагийн удаад бол энэний дараа бол одоо түүхэн хөгжлийн үеуд. За ингээд хиймэл оюуны өвөл гэж ойлголт байдаг. AI winter гэж. За энэний тухай. За мөн singularity гэж энэ их сонирхолтой ийм зүйл байдаг. За энэ бүхний тухай өнөөдөр ярилцахаар бэлдээд байна. За ер нь түүхэн үеийг бол хэд хувааж байгаа. За энийг хувааж байгаа гол шалтгаан нь бол ер нь одоо хиймэл оюуны өвөл гэж энэ ойлголтоор нь үеүүдийг нь хуваачаад байгаа. За хиймэл оюуны хөгжлийн үе шат бол одоо нэлээд амаргүй байсан. За ингээд хэд удаа унж босож одоо өнөөдрийн энэ хөгжлийн үе дээр ирсэн байж байгаа. За ингээд товчхон дом бол бүтлгүүжсэн үе болгон дээр бол одоо хиймэл оюуны өвөл гэж зүйл ирж исэн гэж ингэж явж байгаа. За эхэн үе бол одоо 1950-ад он анх шинжлэх ухаанд хиймэл оюун гэж энэ зүйл орж ирсэн. За ингээд эхний давалгаа бол одоо нэг 20 гаруй жил үе 1950-аас 1973 он хүртэл явсан гэж үзэж байгаа. За ингээд 1974 оноос бол одоо 80 он хүртэл 6 жил бол одоо хиймэл оюуны хамгийн анхны өвөл боллоо гэж ярьж байгаа. За 1980-аас 87 оны хооронд бол бас арай шинэ технологи гарч ирээд за энэ бол одоо бас буцаж ер нь хиймэл оюуныг бид нэр хөгжүүлчих болох үс найдлага төрөөд за ингээд явсан хоёр дахь давалгаа бол одоо 1980-аас 87 оны хооронд явж исэн байна. За энэ бас л одоо бүтлгүүтээд 1987 оноос бас нэг 5-6 жилийн хооронд бол одоо хоёр дахь өвөл нь болсон байж байгаа. За энэ үйл одоо хиймэл оюуны хөгжлийн жоохон уналтын үе. За яг өвөл гэж нэрлэж байгаа зэргийг бол одоо дараагийн хэсгүүдэд тайлбарлана. За 1993 оноос одоо хүртэлх бол одоо хамгийн хүчтэй, хамгийн их үр дүнтэй хөгжлийн одоо түүхэндээ байгаа хамгийн сайн үе явж байна. За ингээд энэ болгоны тухай бол та бүхэн шинжлэх ухааныхын түүхийг товчхон ойлгох ярихаар энд бэлдсэн байна. За энэ дээр нэг граф бол байж байна. За анх бол одоо 1950-ад оны үед үсээд за ингээд дэшигээ явж яваад буцаж унаад за тэр хэсгийг бол одоо өвөл гэж хэлж байгаа. За ингээд буцаж ахиж өсөөд за одоо бол үндсэндээ маш өндөр хөгжлийн сайхан үе дээр явж байна. За тэрийг одоо харуулсан ийм график энэ дээр байж байна. За шинжлэх ухаанд анх орж ирсэн үе бол 1950-ад онтой холбоотой. За энэ 1950-ад оны үед бол Алан Тьюринг гэж эрдэмтэн за өөрийнхөө алдартай өвөлийг тухайд шинжлэх ухааны өвөлийг хэвлүүлсэн байж байгаа. За энэ бол монголоор бол одоо тооцоолох машин ба оюун ухаан гэсэн. За энэ өвөлөл дотор бол одоо их алдартай хэсэг нь бол Тьюрингийн тест гэж байдаг. За энэ Тьюрингийн тест нь бол одоо юу гэхтэн зэрэг хизээ одоо машиныг оюун ухаантай гэж үзэх вэ гэсэн энэ шалгалтын арга. За энэ тест нь бол одоо товчхондоо хүн машин хоёрыг бол хооронд нь яриулна. За ингээд хөндлөнгийн бол нэг шалгач хүн байна гэж хэлж байгаа. За энэ шалгач хүн бол одоо хүн машин хоёр хоорондоо ярьсан тэр яриаг бол одоо дараа нь шалгахтаа бол тэр машиныг бол одоо машин байна гэж ялгахын аргагүй байх юм бол энэ Тьюрингийн тестийг давлаа гэж үзэж байна. За
энийг л одоо төрийн тест гэж товчондоо хэлж байгаа. За тухайн үед бол энэ төрөнгийн тестийг давах оролдлогыг бол мэдээж энэс хойш байнга хийж ирсэн байж байгаа. За мөн 1950-ад онд бол Исаак Асимов гэж энэ хүн одоо шинжлэх ухааны зөвлөлтөй үйл бичсэн байж байгаа. За энэ iRobot гэж. За энэ бол одоо зэрэг biorobot гэсэн утгатай. Ийм үйл хэвлсэн. За энэ бол бас нэлээд алдартай үйл. Ирээдүйг зөвлөсөн. За одоо энэ хэм дөрөвтэй машинууд, роботууд гарч ирээд за ингээд хорвоо дэлхийд технологийн хувьсгал одоо дараагийн юмнууд бол явна гэсэн ийм утга санаатай. За энэний канон байж идэг. Уилл Смитийн тоглосон iRobot гэдэг 2004 онд тавхан бас энийг сонирхч үзээрэй. Энэ бол одоо бас бидний одоо хаа хүрэх гээд байгаа технологи нь хаашаа явах, шинжлэх ухаан ер нь яг ямар юм болох гээд байгаа тухай энэ хүний бичсэн нэлийн алдартай өгүүлэл байна. За энэ хүн бол одоо 1950 онд ер нь машин сэтгэж чадах уу, thinking machine гэж бид нар ярьж байгаа. Энэ болгоны тухай зүйлүүд явж байна. За ингээд яг одоо artificial intelligence гэдэг нэр томьёоны хувьд бол 1956 он. Нэг зам бол одоо New Hampshire гэж энэ Америкийн хотод эдэмшилгээний хурал зохион байгуулсан байж байгаа. John McCarthy гэж эрдэмтэн. За ингээд энэ хурлыг болохтой зэрэг одоо artificial intelligence гэж нэрлсэн байж байгаа. За энэ нь л одоо хамгийн анх яг нэр томьёоны хувьд бол шинжлэх ухаанд энэ AI гэдэг үг орж ирсэн. Ийм түүхэн онцог байна. За ингээд энэний дараа бол одоо symbolic AI гэж ийм юуны хэсэг технологи бол одоо хөгжсөн. За Америкчууд бол автоматжуулалтыг бол маш хүсэж байсан гэж байгаа тул бол Америкийн засгийн газар бол автоматжуулалт хийхийг бол маш их дэмжиж за энэ шиг бол одоо хөрөнгө мөнгийг харамгүй оруулж исэн. За тухайлбал одоо үүдэн дайны үед бол Америкийн засгийн газар зөвлөлтийн шинжлэх ухааны үйлэл за элдв тайлангууд бүх юмыг бол одоо шууд орос хэлнээс англиар орчуулах ийм одоо товчонд хиймэл оюунтай болох. Энэ тулд бол одоо тухайн үеийн топ шинжлэх ухааны хүрээлэнгүүд сургуулиуд руу бол одоо мөнгө зутгаж байсан гэж байна. За ингээд энэ үед бол одоо хиймэл оюуныг бид хөгжүүлээд за ингээд өнөөдрийн Google Translator шиг ч юм уу ийм төвшөнд аваачих гэсэн юм зорилт тавиад за ингээд их олон жил судалж за энэ дээр ажиллаж явсан байж байгаа. За харамсалтай нь бол одоо энэ дээр 20 сая баримжаагаар доллар зарцуулсан гэж ярьж байгаа нийтдээ. За энэний дараа бол дүгнэлт хийгээд за энэ бол одоо үндсэндээ боломжгүй юм байна. Яг одооний 1960 оны технологийн хөгжил тухайн үеийн одоо хиймэл оюуны технологиуд бол энэ бол одоо боломжгүй гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн байж байгаа. Үндсэндээ бол одоо нуурж унсан. За тухайлбал одоо энэ бол хэтэрхий хүнтэй энэ орчуулгад за мөн хүнээс удаан ажилладаг. За гүйцэтгэл алдааны хувьд бол ерөөсөө тогтохгүй гэсэн гэж байна. За ингээд энэ төсөл бол үндсэндээ PL одоо амжилттай болсон. За тухайн үед эрдэмтдийн одоо өгжсэн амлалт энэ төр бол хэтэрхий их амлалт өгжсэн. Одоо энэ бол бод төрсөн дээр буухааргүй ийм зүйлүүдийг амлаж. За энэ амлалтанд хүрч чадаагүй нь бол одоо буцаад хиймэл оюуны өвөл гэж нэрлэгдэх нь одоо уналтын үе болоход бол гол түлхцгийг өгсөн гэж байна. За тухайлбал тухайн үеийн топ эрдэмтэд
хэлэхдээ бол одоо бид нар бол 6 жилийн дараа ихэд хүүхдийн одоо 5-10 настай хүүхдийн хэмжээний ийм оюун ухаантай хиймэл оюун ухаантай болцохоор байна гэсэн ийм зүйлүүдийг бол ярьж хэлж байсан. За яг одоо цаг хугацаа болоход бол одоо тийм байдгаа дөрвийн наацхийн байхгүй байсан гэж байна. За ингээд бол 1973-74 оны үед бол Америк эрдэмтэн за мөн Англи эрдэмтэд зэрэг бол ер нь энэ дээр одоо яг ямар үр дүн гарч ийн гэдэг дээр тайлан мэдээ бичээд за ингээд дүгнэлт энэ төр хийгээд за энэ дүгнэлт дээр бол үндсэндээ одоо болж байгаа юм байхгүй. Ер нь энэ бол одоо бүтэхгүй юм байна гэдэг. Яг одооны энэ технологи бидний тухайн үеийн шинжлэх ухааны хөгжил юмар бол одоо энэ бол биднэрт хоосон амлалтуудлаас өөр юуч байхгүй наа бод төрсөн тэгээд за ингээд 1974 оноос бол одоо ихний хиймэл оюуны өвөл AI Winter гэж энэ зүйл төгөлсөн байж байгаа. За AI Winter гэж яагаад нэрлэж байгаа хөтөн зэрэг одоо энэ бол одоо хиймэл оюуны өвөл гэж орчуулж байгаа монголоор. За энэ үед яадаг хөтөн зэрэг хөрөнгө оруулалт ерөөсөй байхгүй болдог энэ чиглэлд хийгдэх маш их багасдаг. За ингээд энийг сонирхож байгаа судлаачдын товар байхгүй болдог. За үндсэндээ бол бүх үйл одоо энэтэй хиймэл оюунтай холбоотой бүхэл үйл явцыг зарцж байгаа. Энэ зүйлийг хэлж байгаа. За энэ утгаар нь бол одоо хиймэл оюуны өвөл ирлээ гэж хэлж байгаа. За энэ бол мэдээж амаргүй. Үндсэндээ 6 жил үргэлжилсэн байж байгаа. 1974-өөс 80 он хүртэл одоо үргэлжилсэн байна гэж ингэж сүүлийн үед хиймэл оюуны шинжлэх ухааны түүхэн дээр бол бичигдэж байгаа. За ингээд 80 оноос ахаад одоо хоёр дахь давлгаа second boom гэж ярьж байгаа. За энэ нь бол одоо бас гарч ирсэн байж байгаа. Дахин одоо хиймэл оюун гэдэг зүйлийг бид нэр бий болгочих юм шүү. За одоо ингэж чадах юм байна гэж. За энэ дээр итгэл төрүүлжсэн юм бол expert system гэж ийм зүйл гарч ирж ирсэн байна. За энэ expert system гэдэг нь одоо энгийнээр бол дүрм зүйлсэн буюу одоо ипдэнэс гэж ингэж хэлж байгаа. За энэ юу гэсэн үг вэ? Хэрэг тийм бол одоо тийм байна ч гэх юм. За одоо гадаа хүйтэн байвал хасах градустай байж гэх юм. Ийм нөхцөлтэйгээр дүрм зүйлсэн ийм технологи гарч ирээд за энэ технологи нь одоо бидний тархийг ер нь ураг тархийг бол дуурайгаад хиймлэр үүсгэж юм шүү гэж. За энэ дээр тухайлбал бид нар бол энэ дүрм зүйлээ шийдвэр гаргаж болно. За ингээд expert knowledge буюу одоо мэрэгчлэлтний энэ мэдлэгийг бол бид нэг ингээд дүрсэлж чадах юм биш үү гэсэн энэ гэсэн. Бид нар энийг одоо илэрхийлж чадах юм биш үү гэн энэ технологиг хөгжүүлснээр гэж. Энд нэлээ итгэл найдвар одоо бий болоод за ингээд буцаад хүмүүс хөрөнгө мөнгө оруулаад за энэ чиглэлийн судалгаа бүх юмнууд сэргээд за ингээд хоёр дахь давлгаа гарч ирсэн байж байгаа. За гэхдээ энэ бол одоо бас өөр ингэсэн дутагдaltaй тал нь бол одоо хэтэрхийх байсан. За үндсэндээ бол нэлийн олон бэрхшээлүүд бол гарч ихэлсэн. За энийг ингэж хөгжүүлж ихснээр за тухайлбал одоо хүний тархийг дуурайх сайт гэж ийм прожект хэрэгжсэн байж байгаа. За энэ төсөл одоо хүний мэдлэгийг хиймэл оюуныг одоо хиймэл тархийг бий болгохын тулд 100 инженер ажиллаж ирсэн гэж байгаа. Зөвхөн одоо энэ ипдэнэс гэдэг энэ rule based system бий болгохын тулд за гэхдээ бол одоо мэдлэг оюун ухаан энэ дэр бол одоо хэтэрхий өргөн за эдгэрийн холбоос зэрэг нь бол хэтэрхий яривтай за бүх зүйлийг бол ингэж нөхцөл шалгахаар гарвал хийж чадахгүй гэдэг нь бол удаа үргэлжлэсний эцэст бол тодорхой болсон байж байгаа. За тэгээд өшөө одоо гарч ирдэг нийлээ хүндрэлтэй зүйл нь бол ийм төрлийн системийг одоо өшөө сайжруулж өргөх нь өдр гэдэг нь бол үнэхээр төвхтэй баруун боломжгүй зүйл. Гэдэг нь бол одоо батлагдсан байж байгаа. За одоо энэ нийлээ сургамжтай ийм төсөл байж байгаа.
За энэ төслийг бол анх Дуглас Линат гэж энэ хүн анхалж за ингээд хэрэгжүүлж явсан. За нөхөр сүүлд хэлснээр бол ер нь бол одоо энийг болдгоог нь үзэхийн тулд яалтчгүй л дуршиж үзэхээс аргагүй байсан гэж. Ингэж хэлсэн байж байгаа. За энэ үний одоо хэдийн амжилтгүй болсон ч гэсэн биднэрт бол одоо сургамжтайгаар за энэ аргаар яваад бол одоо болохгүй байх шүү гэдгийг бол ойлгуулж гисэн ийм гавьяатай нөхөр үеж Дуглас Линат гэж. За ингээд энэний дараа бол одоо 1987-аас 93 оны хооронд хиймэл оюуны 2 дахь өвөл ирсэн байж байгаа. За энэ бол үндсэндээ эксперт систем гэдэг зүйл бол амжилтгүй болсон. Fail гэсэн бидний. За бидний уурга тархилаа одоо ингэж ажилдгүй юм байна гэдгийг бол одоо мэдэж авсан. За ахаад л одоо мэдээж хөрөнгө оруулалт. За энэ чиглэлийн хиймэл оюуны судалгаа, технологи бүх юмнууд зарцж ирсэн байж байгаа. За ингээд 6 жил үргэлжлсэний эцэст бол 3 дахь давлгаа 93 оноос эхлээд гарч ирсэн гэж. Ингэж үзэж байгаа. За энэ 3 дахь давлгаа бол одоо хүртэл үргэлжилж байгаа. Бидний одоо түүхэнд байгаагүй хамгийн үр дүнтэй, хамгийн өргөөжтэй, хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг олж авч байгаа ийм цаг үе явж байна. За энэ дээр бол төвчөндөө хэлэгдвэл орчин үеийн одоогийн яг байгаа хиймэл оюуны технологи гэх юм бол deep learning буюу гүн сургалт тухайл ярьж байгаа гэсэн. За бид нар бол маш олон удаа ингэж годротож унж за ингээд ер нь хөлтчгөө алдаж явсараа яг өнөөдрийн технологитой золгож байна. За одоо бол энэ бол үр дүнгийн хувьд бол үнэхээр гайхалтай байж байгаа. За биднэрт өвдөл байна, big data гэж ярьдаг. Их өвдөл гэж юм бол одоо энэ сенсор смартфон буюу одоо энэ ухаалаг утаснууд хөгжснөр бол хялбархан цуглуулах боломжийг олгож байна. Тухайлбал одоо бидний өдөрт одоо Facebook тэгээд хэдэн сая зураг оруулж байгаа жишээ нь энэ болгон бол одоо буцаад машина мэдлэгээр тийжих буюу одоо сурах хөвгөл шууд болж өгч байна гэсэн үг. За элдв одоо мэдрэгч сенсор юмнууд бол одоо хаасаагүй хялбархан хямдхан болсон. Тэгвэл одоо бидний зүрхний зохилт биеийн одоо эрүүл мэндийн өвдлүүдийг бол жижигхэн хямдхан бугуувч явж гартан зүүснэр цуглуулж авах жишээ нь. За энэ бол буцаад одоо бидний хиймэл оюунд бол одоо өвдөл болж өгч байгаа гэсэн мэдлэг болж байгаа гэсэн. За өнөөдөр бол бид нэр хиймэл оюуны гэдэг зүйлийг бол за ахаад бол ер нь өвөл эрхийг үгүйсэхгүй. Тэгтээ бол яг одооний энэ хөгжил байгаа үе шатны өөрөө бол маш сайн явжлаа гэж ярьж байгаа. За тухайлбал одоо яг одооний байгаа энэ хөгжүүлсэн байгаа технологиг Монголд ашиглахад бол бид нар бол маш их урагшаа хэд 10 жилээр урагшлах хөгжлийн үед бол ийм төвшөнд хүрчээд байна. За бүхэл хэсэг бол автоматжин за Монгол хэл бол тэр чигээрээ машин ойлгодог болно. Тухайлбал за ингээд албан байгууллага бүх юмнууд бол одоо ажилчдад зөвхөн одоо энэ хиймэл оюунаар хянахт бүгднийг автоматар хянах ийм боломжтой гэх мэтлээ. За ингээд ер нь бүхэл хэсгүүд дээр хамгийн оновчтой болж өгнө. За одоо тухайлбал эдийн засгийн үр ашигтай, за одоо яаж борлуулалт хийвэл хамгийн их өгөөжтэй борлуулалт, ашигтай борлуулалт хийх вэ гэдэг юм. Энэ болгон дээр бүгдээрэн дээр нэг гэж. Одоо хүний оюун ухаан ажиллаж байгаа бүхэл хэсгийг бол оптимизац хийх уу хамгийн оновчтойгоор, хамгийн орчин үеийн, хамгийн автомат ийм болох. Ийм технологи иргэн үед явж байна. За Сауди Арабын жишээ бол одоо байж байна. Тухайлбал одоо Сауди Араб бол юу гэж харж байгаа вэ? Зэрэг хиймэл оюуныг
Энэ бол одоо дараагийн нефт гэж харж байгаа. За цахилгаан машинууд гарч ирснээр бол одоо энэ нефтийн ирээдүйн бол бас нэлээд юу болж эхэлж байгаа. За ингээд дараагийн хөрөнгө оруулалтыг бол одоо хийж байгаа нэг томоохон хэсэг бол хиймэл оюун руу ингэж хөрөнгө оруулалтыг хийж байна. За эдгээр бол одоо бид нэр энэ хиймэл оюун дээр бол түүхийг өөрсдийн хэрэгтэйгөө бүгднийг нь холбоно гэж ингэж одоо түүхийг нь юу бичнэ гэсэн иймэрхүү амбицтай байх шиг байна. За тухайлбал одоо хамгийн анхны хиймэл оюуны яамыг бид нэр байгууллаа гэж зарлж байгаа. За хамгийн анхны Европт дэргэд шилжүүлээ гэж ярьж байгаа. Хамгийн анхны Европт цагдаа манайх одоо ажиллаж яах гэж ярьж байгаа. Ингээл ерөөсөө байнга л одоо юм хиймэл оюун дээр анхдагч байна гэсэн ийм бодлого өрөөд явж байгаа. За сүүлийн үед бол одоо улс орон болгон бол энэ хиймэл оюуны стратегтэй болж эхэлж байна. За хамгийн анх бол одоо Канада 2016 он байна уу 17 онд Канадын хиймэл оюуны стратеги гэдэг зүйлийг боловсруулсан байж байгаа. За энэгээр бол одоо хиймэл оюуны эзэнт гүрэн болно. За энэ хиймэл оюуны уралдаанд бол одоо бид технологи төрүүлнэ гэсэн гол зорилготой. За тэгээд мэдээж Сингапур, Америк, Хятад бол одоо маш их хөрөнгө оруулалт хийж байна. За энд байгаа бүхэл улсууд үндсэндээ энэ хиймэл оюуны бол засгийн газрын бодлогоор улсын бодлогоор ингэж хөгжүүлж байгаа ийм байна. За хиймэл оюуны үр ашгийг одоо ингэж хүртэх. За энэ дээр бол одоо тэргүүн байранд явах. За энэ технологиг бол одоо өөрсдөө хөгжүүлж энийг бол эзэмших гэсэн ийм стратеги боловсруулад за ингээд явж байна. За энэ дээр бол одоо асар их хөрөнгө оруулалтууд яригдж байгаа. За жишээ нь одоо европчуудын хувьд бол 2017 онд 500 сая евро төсвөлж исэн бол одоо сүүлд энийг нэмээд одоо 3 дахин нэмээд 1.5 тэрбум еврог төсвөлж байна. За одоо энэ бол хиймэл оюуныхаа стратеги төлөвлөгөө юмд зориулаад за ийм байх жишээ. За тэгэл бүхэл улс одоо ер нь хөрөнгө оруулалтаар бол Америк за энэ тийг бол мэдээж явж байгаа. Хятад хоёр бол нэлээд өрсөлдөж байгаа. За хин одоо энийг төрүүлж эзэмших үү, хин одоо энэ технологи дээр илүү мундаг байх уу? Зэрэг дээр бол одоо эдгээр жинхэнэ одоо хоорондоо өрсөлдөж байна. За хиймэл оюуны ирээдүйд бол singularity гэж ийм ойлголтод явж байдаг. За singularity гэдэг нь үгийнхаа үед бол одоо цор ганцуулах, ер нь тасрах гэсэн үг та. За AI singularity гэдэг ярихаар бол одоо ер нь хиймэл оюун бол ер нь цор ганцуулна. За нэг үгээр бол одоо данхаар ноёрхон гэсэн ийм утгатай. За энэ тухай бол одоо маш хэвлэл мэдээлэлд юмар бол ярьж байдаг. Та бүхэн бол мэдээж нэлээд сонсож байгаа гэдэг. За довчхондоо бол ер нь хүний оюун ухаанаас давж гарах гэсэн энэ санаа хэлж байгаа. За бид нэр бол нэг 2045 оноос бол ер нь супер интеллиженс буюу одоо ийм хиймэл супер оюунтай болов. За энэ бол одоо хүний оюун ухаанаас бол аль хэдийн давж гарна гэсэн ийм зүйлийн тухай ярьж байгаа. За энийг бол одоо singularity буюу ер нь дангаар ноёрох одоо энэ бол цор ганцуулах гэсэн ийм санаа явж байна. За энэ дээр бол супер интеллиженс буюу одоо супер оюун ухаан гэсэн ийм ойлголтуудын тухай ярьж байдаг. За зарим нь бол одоо энэ singularity буюу супер интеллиженс гэдэг нь бол их ойрхон байгаа ч гэж ярьдаг. За тухайлбал энэнийг ярьдаг хүмүүсийн нэг бол одоо Elon Musk гэж ийм тэр үнтэн за технократ гэж одоо ярьдаг технологи аврах юм нөхөр байна. Энэ бол одоо хүмүүс юугаар илүү сайн мэдэх хөвгтэй зэрэг цахилгаан машин Tesla за одоо сансарт дахин ашигладаг бүлэг бүтээж байгаа SpaceX за хүний тархийг компьютерийн хиймэл оюунтай холбох байдлаар хэрэглэх
Neuralink, Boring Companion тэгээд маш олон ийм одоо ирээдүйн технологиг хөгжүүлж идэг. Яг бод амьдрал дээр хэрэгжүүлж идэг. За үүрээ нэлээд алдартай ийм хүн байна. За энэ бол одоо байнгын тухай ярьж байдаг. За машин бол ер нь удахгүй ингээд энэ л юм бол супер оюун ухаан болно. За энэ супер оюун ухаан болсны арга дээр бол одоо бид нар өөрсдөө бодох ёстой шүү. Хүн бол одоо машиныг боолуулах, за ингээд өөрөө машиндаа мөхөд сүнэх энэ төр гэсэн аюулууд байгаа. За энэ болгоныг бол одоо эртнээс бид нэр харж явах хэрэгтэй. Энд бэлтгэж явах хэрэгтэй. Зэрэг зүйлүүдийг бол одоо байнга ярьж байдаг. За энэ бол одоо мэдээж та бүхэн зэрэг сонсч байгаа ийм зүйлүүд. За Ray Kurzweil гэж ийм хүн байдаг. За энэ бол одоо бас энэ singularity-ийн тухай ном бичсэн. За энэ бол мэдээж нэлийн алдартай ном байдаг. Та бүхэн бас сонирхож байвал энэ тухай үзээрэй. За энэ үний бичснээр бол одоо энэ singularity гэдэг бол их ойрхон байгаа шүү гэдгийг. За энэ бол бас эрдэнэтэй хүн байж байгаа. Мэдээж тэгж юм хамаагүй хэдийдүүлэхгүй. Их одоо шинжлэх ухааны үүднээс бичсэн юм ном байдаг. За энэ бол мэдээ сонирхолтой. Ийм зүйл байна. За энэ үний ярьснаар бол ер нь ирээдүйд ойрхон бид нар бол супер интеллиженс гэдэг тайлбар. За энэ хэмэл оюун гэдэг бол одоо супер хамгийн одоо шилдэг оюун ухаанд болно гэсэн ийм таамаглал явж байна. Шинжлэх ухааны таамаглал. За яг одоогийн байгаа прогресс бол яг одоохондоо бол тэгж нэг айхтар биднээс хитийдэж давчаад байгаа юм бол үндсэндээ байхгүй нэг айх аюул бол яг одоо шинжлэх ухааны хувьд ярихад бол байхгүй байж байгаа. За гэхдээ мэдээж одоо юунууд бол байж байна. Биднээс одоо илүү гараад байгаа зарим их хэсгүүд. За тухайлбал одоо хөлөг тоглоом дээр бол бид нэр бол хэмэл оюуныг бархан болсон. За хөлөг тоглоом гэдэг нь бол даам, шатар, за бидний сайн мэдэх. За энэ төрлийн тоглоомуудыг хийж байгаа. За тухайлбал 1-2 жилийн өмнө AlphaGo Zero гэж ийм хэмэл оюун гарсан. За энэ хэмэл оюун бол одоо Go Down-ы мастертай тоглоод. За ингээд Go Down-ы мастер бол үндсэндээ дийлэхгүй байгаа ийм хэмэл оюун байж байгаа. За шатар дээр бол одоо жишээ шатрын мастер болохын тулд хэмэл оюун бол 4 цагийн л одоо сургалт хэрэгтэй болж байгаа. За хүн бол одоо жишээ шатрын мастер болохын тулд бол маш их хугацааг зарцуулна. За завсартнууд алдаж явна. За зарим нь бол тэгээд тэндээсээ болно ийм байж байгаа. Тэгэхэд хэмэл оюун бол одоо үндсэндээ 4 цаг л өөргөө суугаад за ингээд шатрын мастер болно. За шатрын төл дээр бол үнэхээр одоо бид нар хэмэл оюуныг бол барахааргүй болсон. Энд дээр би цөөхөл жишээ одоо авсан байна. За ийм жишээ ярих юм бол маш олон байна. За видео тоглоомн дээр бол саяхан одоо нэг сарын өмнө ч юм уу StarCraft 2 гэж тоглоомыг за мөн Alpha Star гэж энэ хэмэл оюун хүмүүсийг бол одоо хүн тоглогчийг бол хожиж байна. За энэ дээр бол одоо баахаар болсон. За видео гейм бол юугаараа онцлог хөхтийн зэрэг өөрийн гэсэн тийм виртуал бидний одоо бодит орчин шиг юм орчинтай. За ингээд энэ орчин дээр тоглолт хийхэд бол баггүй байна гэдэг бол бас нэг онцлогтой ийм зүйл байна. За довчхон 2 хүн жишээ ярихад бол одоо ийм байна. За ирээдүйд бол одоо бид нэр хэмэл оюун хэрхий яаж хөгжих бол мэдээч өдөр болгон сонсон, харна, мэднэ. За энийг бол одоо сурах нь за энэний тухай ойлголттой болох нь бол зайлшгүй хэрэгтэй. За нэг ялангуяа бол одоо тусгай тогтноос улс болгон бол энэний тухай стратегтэй ийм явж байгаа. Энэ дээр бол одоо монголчууд бол ойлголттой болоод за энэ чиглэлийн юмнууд дээр ч гэсэн анхаарч явах нь бол зөв ёсны гэж бодож байна. За довчхондоо хэмэл оюуны түүхийг ярихад юм байна. Удахгүй дараагийн хичээлээр уулзъя.